Үндэсний татврын ерөнхий газрын хэрэг шалгалт арга зүйн хилцээний дараагаар ажиллаж байсан ганц сөх нарын 13 хүнд холбогдох хэргийг өнгөрсөн 7 хоногт дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны 1-р шүүхээс 5 өдрийн турш хяналт хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн үндэсний татврын ерөнхий газрын хуучин удирдлагууд болон татврын байцаагчид шүүхэн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилчид нарын 13 хүнийг ямар хэрэгт буруутгахыг хэрхэн шийдвэрлсэн талаар дараах мэдээллийг хүргье. Дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны 1-р шүүхээс татврын гэх тодтолтой ганц сөх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг 2014 оны 2 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдаа орох 461-р ангийн шүүх хуралдааны танхим нээлттэйгээр хяналтцлээ. Татврын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн хэлтсийн дараагаар ажиллаж байсан шүүгдэгч ганц сөхийг гин буруутай болохыг тогтоож түүний нийт биечлэн идэх ялыг 8 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид идлүүлэхээр хууль бусаар олсон 2 тэрбум 845 сая 309,193 төгрөгийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхээр Баянгол дүүргийн татврын хэлтсийн дараагаар ажиллаж байсан шүүгдэгч Дэнх Батыг биечлэн идэх ялыг 8 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид идлүүлэх мөн хууль бусаар олсон 592 сая 835,500 төгрөгийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхээр мөн 50 сая 41,300 төгрөгийг гаргуулж татврын ерөнхий газарт олгуулахар шийдвэрлсэн байгаа. За шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дараагаар ажиллаж байсан шүүгдэгч Балжирын жаргал нь эрүүг хуулийн тусгай ангийн 270 эштрэх 1-ийн 2 дахь хэсэг заасан гэмт хэргийг мөн эрүүг хуулийн тусгай ангийн 254 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хүргүүдийг тус үйлдсэн гин буруутай болохыг тогтоож түүний нийт биечлэн идэх ялыг 36 сая 504,000 төгрөгөөр торох ялаар тогтоож хууль бусаар олсон 86 сая 500,000 төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр тогтоосон байна. Мөн шүүгдэгч татврын байцаагч нар болох гал мандах аргачлаа хүү Өсөх Баяр Чимбат жаргал Бямсүр нарыг албан тушаалын байдлаа уруулан ашигласнаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан гэж үзэн татврын байцаагч хийх эрхийг нь 3 жилээр хасч 3 жилийн хорих ял оногдуулсан байна.